Өнөөдрийн энэ бэлэг дэмбэрэл цайхан өдөр Баян хонгор аймагт за одоо орон нутгуудаас бас бараг анхны эхний удаа энэ томоохон хэмжээний усан бассейн бүхий спортын иж бүрэн зохицолбор ордон баригдахаар шийдвэрлэж улсын их хурлын гишүүний гэж нөгөө яригддаг 1 тэрбум төгрөгөөр энэ он барилгын ажил нь эхлэхээр ингээ шийдвэрн гарсан энэ ажил ингээ хэрэгжих юм аа. За энэ спорт зохицолбор ордон энэ олимпийн жил баригдсанараа Баян хонгор аймгийн хүүхд залуучууд чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх ийм төвтэй болно. Цаашдаа бол Баян хонгор аймгаас олимп дэлхийн олон аварга төрөх төдөөгүй хүн болгон эрүүл байхын үнд цулсан спортоор хүн болгон хичээлэх бахаа гэж бодож байна. Ингээ хүүхд залуучуудаа нийт Баян хонгорчуудаа хамгийн сайн сайхан эрүүл энхийг хүсээрөөё.